Audio Jungle. Орхон аймгийн хэмжээнд эрүүл мэндийн салбарт одоо 1458 эмч ажиллаж байна. Энэний 325 нь эмч, их эмч мэргэжилтэй хүмүүс ажиллаж байгаа. За өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 45 эмч ажиллаж байна. Энэ 45 эмчийн 25 орчим нь одоо ахмад туршлагатай эмч нар байна. 20 орчим шинэ эмч нар ажиллаж байна. За эмч нарын гол одоо ачаал үрж байгаа эмч нарыг ажилдах газар бол бүсийн онцлог хэмжлэгийн төв мэдээж бүсийн онцлог хэмжлэгийн төвд өнөөдрийн байдлаар нэг 106 орчим эмч ажиллаж байна да. Тэгэхээр үндсэндээ бол аймгийн нэг 100 гаруй мянган иргэдэд бол үйлчилж байгаа эмчийн тоо бол одоо 325 байна. За тэгээд бусад үлдсэн эмчнэр бол одоо Эрдэнэ төлөвлөрийн совилал, Эрдэнэ төлөвлөрийн одоо эмнэлэг совиллын зохицолборт ажиллаж байна. Медипас онцлогоо эмчилгээний төвд ажиллаж байна. Үүдэн эмнэлгүүд гэж байдаг. Үүдэн эмнэлгүүдэд одоо бас 50 орчим эмч ажиллаж байна. Ингээд үндсэндээ бол Эрдэнэт одоо хангалттай хүч бол байна гэж үзэж байгаа ер нь бол. Та хэдэн онд анх эмч болж байсан бэ? Ажлын гараагаа хаанаас эхэлсэн бэ? Би 1985 онд Эрдэнэ хотын 1-р 10 жилийг төгссөн. Тэгээд анагаах ухааны их сургуулийн хүүхдийн эмчилгээний факультетад элсэж орсон байдаг. Тэгэл тэр 85 оны 9 сарын 1-ээс эхлээл Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг одоо хүүхдийн хоёр гэж ярьдаг. Одоо энэ Сүхбаатар дүүргийн эмнэлгийн хүүхдийн тасгийн сэхээний тасагт асаргааны асрагчаар орж ирсэн. Тэгээ бид нар бол 1 жил асрагч хийсэн. 1 жил асрагч хийхдээ асаргааны асрагч ч одоо тэгэл айлын хүүхд асардаг, үлгийддэг, хуурайлдаг, угжаар нь хөхүүлж барьдаг ийм ажлууд хийгээл их эсэлтэй жорлон нойл цэвэрлэл тэгэд нэг 6-7 жилийн төгсөлтийнхнийг бүтэн жил асрагч хийлгэжсэн тэр үед улс даяараа одоо анагаахт элсэж орсон бол 1 жил асрагч хийдэг. Тэгэд энэ салбарт тэгэд бид нар чинь дараа нь асрагчаа хийсний дараа их сургуультай 6 жил сурсан. Ингээд 7 жил болж иж төгссөн. Тэгээ 92 онд төгсөнгүүтээ бас хүүхдийн эмчилгээний факультетийн хүүхдийн мэс заслын тэнхимийн багшаар томилогдож ажиллаж ирсэн. Тэгээд их нялгасын төвийн одоо мэс заслын тасагт буюу одоо энэ мэс заслын тасаг хүүхдийн эмчилгээний факультетийн мэс заслын хүүхдийн тэнхимийн мэс заслын багш гэдэг ажил дээр бол очиж ирсэн. Тэгээд одоо тэнд 2 сар гарan ажиллаад 3 сар хэртээ ажиллаад энэ нөгөө амьдралын шаардлагаар одоо Эрдэнэ хот руугаа шилжиж ирсэн л дээ. Миний намтар ерөөсөө айгүй цөөхөн нөгөөд. Яа тэгэхээр Эрдэнэ хотын 1-р 10 жилийн сургуулийг 1981 онд төгссөн гэж. Тэгээд 81-ээс 87 онд анагаах ухааны дээд сургууль төгсөөл 87-оос өнөөдрийн хүртэл ерөөсөө Эрдэнэ хотын хуучнаар одоогийн Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт ерөөсөө тасралтгүй ажиллаж байгаа өөр завсраар ямар ч юм байхгүй. Анагаах ухааны дээд сургууль төгсөж ирсэн цагаас хойш өнөөдрийн хүртэл 30.6 сар Орхон аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасаг одоо ингэж ажиллаж байна. Одоо яг энэ миний энэ зогсож байгаа энэ цэвэрхэн ийм цэмцгэр өрөөнд миний ажил амьдралын 30 жил өнгөрсөн байна. Мөн тэрэн дотроо 5 жил 8 сар шөнө
хагалгаа хийж энэ өрөөнд би хонсон байгаа юм. Энэгээр бас би энэ хагалгааныхаа энэ сайхан өрөөгөр бас багтгаж явдаг. 1972 онд Ангаах ухааны дээд сургууль Улаанбаатар хотод төгсөж ирсэн. Төгсөөд шууд хуваар аваад өмнө говийн ноён сум гэж сум дундын эмнэлэг байдаг байсан. Тэр эмнэлэгт нь 2-3 эмч ажилладаг. Яг тэнд очиод ноён сумын сум дундын эмнэлэгт нь 2-3 жил ажилласан. Тэгээд аймгийн төвд хүрчээд медсаслын эмчээр 4 жил ажиллаад, ерөнхийдөө өмнө говьд 7 жил ажиллаад, тэгээд 79 онд Эрдэнэ хотод ирсэн. Тэрнээс хойш 79 оноос одоо хүртэл Эрдэнэ хотод ажиллаж байна. Тэр үед хаана очихсан газар нь яг очдог. Тэгэл тэндээ очиод ийш тийш явъя гэхэд бол нэлээд төвөгтэй тиймэрхүү үе байсан л да. Би 1982 онд Ангаах ухааны их сургуулийг эмчилгээний анги төгсөөд тэгээд тэр үед ч одоо яамны томилт гэж өгдөг байсан шүү дээ. Яамны томилтоор одоо тэр үед Эрдэнэ тот гэж байсан. Эрдэнэ хотын нэгдсэн эмнэлэгт томилогдож ирсэн. Тэгээд ирээд хүүхдийн дасагт сэхэний эмчээр гэж томилогдож ялаа. Тэгээд тэр үед ирэхэд бол хүүхдийн өвчл маш их. Ер нь л ирсэн баг тэр үеийн залуу бүх эмчнэр хүүхд рүү орсон доо. Тэгээ хүүхдийн эмч одоо би чи эмчилгээний анги төгссөн болохоор яг тэр үедээ бол хүүхдээс аюу айж исэн. Дандаа л том хүн үздэг хүүхдийг бол эмчилгээний ангийнхан ч их бага үздэг тийм байсан. Тэгээ нэг сар тэгээ яг сэхэн дээр нь ядж авч өгцөн. Тэгээ сэхэн дээр нэг сар ажиллаад тэгээ ахтай нэг бас ерөөсөө ажиллахгүй байж байгаа нэг ажиллахарч хүн нэг жаахан дүр ордог ч юм уу дуртай болдог ч юм уу нэг сар ажиллах. Тэгээд за миний хөө дахиад нэг сар ажиллаад гэсээр агаал тэгэл яг 3 жил ажиллаад хүүхдээ олох курст явж ирсэн. Тэгээ 85 онд хүүхдийн Москвад хүүхдийн ординатурын курст сурсан да. Миний ажлын хамгийн анхны гараа бол Эрдэнэ дотоос тэр тусмаа говьлоос хүүхдийн тасгаас эхэлсэн. Одоо хүүхдийн тасагт 35 дахь жилдээ ажиллаж байна. За ер нь бол тухайн үеийн эмч нартай нэг адил одоо сургуулаа 94 он Ангаахын сургуулаа төгсч ирээл одоо энэ Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт анх төрөний одоо 103 эмчээр ажлын гараагаа хийлж ирсэн. Тэгээд 94 оноос одоо хүртэл энэ засгийн тасагтаа 20 жил гарна одоо 23 дэх жилдээ эмч хийж байгаа. Ер нь бол манай ээж өөрөө их хөрөгч хүн. Тэ өмнө Захаа аймагт ажиллаж олон жил их барьж исэн их хөрөгч хүн л дээ. Тэгээд энэ маань бас тодорхой хэмжээгээр надад анаахт багтсан нөлөөлдөг байсан. Анаахын ийм сурах хүчүүд манад бас бага байхад их байдаг байсан. Төрхийн холбогдлолтой ийм ном сурах хүчүүд бас манад их байдаг гэсэн. Тэрийг бас их харж бага бүр 10 жил байхдаа үзэж хараад сонирхолтой юм байдаг байсан. Тэгээд төгсөрсний дараа мэдлэмчийн оронтой байхгүй учраас манай ээж минь бас эмнэлэгт ажиллаж байсан тэр. Тэгээ надад зөвлөсөн. Мэдлэгийн эмч бол зөвхөн мэдлэгийн эмчлээ хийн. Их барихын эмч гэдэг бол ер нь бол сайн дотрын сайн мэдлэл, сайн их барихын эмч байдаг. Тийм учраас мэдлэгийн тусламж үйлчилгээ бол их барихын салбарч байдаг гэдгийг бол надад сайн ойлгуулж өгч байсан. Тэгээд их барихын салбарт бол ажиллахаар шийдээд одоо хүртэл ажиллаж байна да. За би 1987 онд Ленинградын хүүхдийн эмчийн дээд сургуулийг төгсөж ирээд Эрдэнэ хотын нэгдсэн эмнэлэг гэж байхад нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт Няраа эмчээр анхаарч ирсэн. Одоо бол манайх бүсийн онцлогын эмчилгээний төв болцсон. Тэгээд Няраа тасаг маань төрөх тасгаас тасраад төрөх Няраа тасаг гэдэг тусдаа салаад байгуулагдсан байгаа. Одоо 5 жил болж байна. Энэ тасагтаа тэгээд тасгийн эрхлэгчээр ажиллаж байна. 30 дахь жилдээ ажиллаж байгаа эмнэлэгтэй. Анаахын дээд сургууль 6 жил сураад Анаахын дээд сургууль 1993 онд Эрдэнэ хотод ирж ирсэн. Тэр үед бас нэг сайшилтай тал нь биднэрээр хамгийн сүүлч болсон байх та. Тэр үед бид нарыг манай аймгийн эрүүл мэндийн газрын дарга өөрөө очиж хүлээж авч ирсэн. Тэгээд бидний бичиг баримтыг аваад
эмнэлэгт анх ирэхэд маргааш өдөр нь бол нэгдсэн эмнэлгийн бүх удирдлагын багийнхан бол хүлээн авч уулзаад яг ямар чиглэлийн эмч болох зорилго байна гэж бидний сэтгэлийг асуугаад орон тооныхоо байдлуудыг танилцуулж байсан. Тэр үед би бол мэс заслын эмч болох сонирхолтой анх ирж байлаа. Тэгээд тэр үед мэс заслын эмчийн оронтой байхгүй байсан. Их барихын эмчийн яг нэг оронтой байсан учраас би бол 1993 оны 6 сарын 25-нд анхын төрөх цэцэгт ирж ажилласан. Тэр өдрөөс хойш энэ төрөх тасгаас салсангүй одоо 25 дахь жилдээ ажиллаж байна да. 87-нд сургуулаа төгсөөд Баянгор аймагт мэслийн эмчээр авъя гэхээр нотсон юм аа. Тэгсэн намайг тэр аймгийн төвдөө нэг сар ажиллаулаад л сум дундын эмнэлэг рүү мэслийн эмчээр томилоо явуулсан. Тэгээ одоогийнхор бол Жаргалант сум тэр үед бол Байдрын сангийн аж ахуйн сум дундын эмнэлэг байсан. Тэр Оросын тусламжаар баригдсан эмнэлэгтэй сургуультай ер нь бас тийм их сайхан төвлөрсөн суурин газар. Тэгээ тэнд мэслийн эмчээр ажлынхаа гараг эхэлж байсан. Тэгээд тэнд нэг жил эртээ ажиллаад эргээд одоо Ерөнхий яамны орлого цай төсөн мөнхөөгөө тушаал гараад хүүхдийн мэслийн эмчнэрийг бол ерөөсөө суманд ажиллуулж болохгүй аймгийн төвд ажиллуул гэсэн тушаал гарсан учраас эргээд Баянгор аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт ирж ажиллаж байсан. Тэгээ 90 он хүртэл одоо тэнд ажилласан да. За би одоо тэр үеийн сургуулийн маань нэр бол Ангаахны дэд сургууль байсан. 1983 оны 7 сарын 1-нд бид нэр Ангаахны дэд сургуулийн эмчилгээний ангийг төгсөөд 12-лаа бол тамилт авж ийн Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэгт бол ирж исэн. За бид нарыг ирэхэд бол тэр яамны тамилтаар одоо эмчилгээний анги төгссөн, хүүхдийн анги төгссөн, эм зүйн анги төгссөн гэд нийт 12 эмч төгсөж ирээд бид нарыг одоо тэр үеийн Орхон аймгийн Эрдэнэт хотын эрүүл мэндийн газрын дарга сайн жаргал гэж газрын дарга маань бид нарыг хүлээж авч одоо чиглэлээр нь ажилд хуваарлж өгч исэн. За энэ 83 онд бол манай энэ одоо Эрдэнэт хотын Орхон аймгийн маань нэгдсэн эмнэлэг дөнгөж одоо 83 онд энэ одоо бидний ажил үүргээ явуулж байгаа 30 гаруй жил ажил үүргээ явуулж исэн энэ анхны одоо зөвлөлт холбоот улсын тусламжаар баригдсан эмнэлэг шинэхэн ашиглалтанд ороод хүлээж аваад байжсэн тэр үед бол бас ирж ажиллаж байсандаа бол бахархаж идэг юм аа. 1987 онд Ангаа ухааны дээд сургуулийн эмчилгээний факультетыг төгсөөд 87 оныхоо 7 сараас эхлээд улсын клиникийн 1-р эмнэлэгт чих хамгаалал эмчээр ажиллаад өдгөө хүртэл одоо нийтдээ 30 жил ажиллаж байна. За би анх 1989 онд Ангаа ухааны их сургуулийг төгссөн. Тэгээд төгсөөд 1 жил одоо тэр тухайн үед бол Найрамлын арын нэгдсэн эмнэлэг гэж байсан. За тэнд бол өрхийн эмч 1 жил хийгээд тэгээ 1990 оноос Ангаахын их сургуульд багшаар ороод ингээд 25 жил ажиллаж байгаа. Тэгээд 2014 оны 12 сард энэ Эрдэнэтэд ирж ажиллаж байна. Одоо энэ салбарт 24 жил ажиллаж байна. Анх 1993 онд Ангаах ухааны их сургуулийг төгсөж Эрдэнэт хотод ирсэн байна. Эмч болоод би 93 онд анх түргэн тусламжийн алба гэж тэр үед байсан. Чимэд эрхлэгчтэй түргэн тусламжийн тасаг гэж байсан. Тэнд ажлын гараагаа хэлж 1 жил түргэн тусламжийн дуудлагын эмчийн ажлыг хийж эхэлсэн. Би төгсч ирээд эмчилгээний анги төгсөөд одоо дотрийн эмчээр ажиллах юм үүргийг хүлээж аваад одоо надад одоо анхны одоо гараагаа эхлэхмэн тусалж исэн одоо нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч байсан, цэнд эмч, хундын эмч, за буугүй эмч гэдэг ингээд дээр үеийн одоо алдарцуутай сайхан эмч нарыг бол хэлэхэд бол бахархалтай байна. Би 1986 онд Ангаах ухааны дээд сургуулийг төгсөөд Ангаах ухааны дээд сургууль би хүүхдийн эмчийн мэргэжээр төгссөн. Тэгээд 86 оноос Зохион аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт, төрхийн нярайн тасагт нярайн эмчээр ажиллаж эхэлсэн. За 1989 онд Ангаах ухааны дээд сургуулийг эмчилгээний ангиар төгссөн. За төгсөөд ажлын гараагаа Зохион аймгийн эрүүл мэндийн яамны даргын энэвч даргын тушаалаар Зохион аймгийн Тэлмэн суманд
салбарын эрхлэлд томилогдсон ажиллаж ажлын гараагаа эхэлсэн. За би 1997 онд анагаах ухааны их сургуулийг төгсөөд хөдөө суманд очиж ажиллаж эхэлсэн. Тэгээд сумын эмнэлгээс хөдөлмөрийн гарааг бол эхэлж байсан. Тэгээд тэнд 2 жил ажиллаад дараа нь бол Орхон аймгийн нэгдсэн эмнэлэгт одоо ирж ажиллаа, одоо хүртэл ажиллаж байна. Тасралтгүй одоо 20 жил ажиллаж байна. Би ч одоо 80 анагаах ухааны дээд сургууль гэж байхад 1987 онд анагаахын дээд төгсөөд тэгээд шууд Эрдэнэтэй хуваарлагдаад ирчлээ. Эрдэнэтээс төгсөө явж исэн. Тэр үед ч одоо социализм үе байлаа шүү дээ. 87 онд шууд төгсөж ирэл багийн өрөөнд орол. Одоо нэг мэд ч одоо 30 жил өнгөрцөн байна шүү дээ. Тэр үед бид үсэг төгсөөд ирж байхад манай тасгийн эрхлэгч Баяраа гэдэг юм ч байсан одоо өнгөрцөн. Бид үсэг хүлээж аваад энэ өрөөг заагаал өвчтөө хуваарлал үзүүлээл. Дахиад ажилтдаг байл ажиллаж эхэллээ. Тэгэл стори хийсэл гэж залуу юм Баяраа юм чи сториг нээж хаагаад л тэгэл Баяраа юм чи юу хийгэж гэн гэснийг хийгээд л. Тэгэл эхний 2 сар 3 сар өнгөрөөл би ч дөнгө төгсөж ирээд намайг ирсэн чил наадамч төгчөөс наадмын моринд яв гээл. Тэгэл наадмын моринд яваад машин унаад морь дагаад эхэллээ шин. За би 89 онд анагаах төгснөөс хойш одоо 28 жил ажиллаж байгаагаас нь 3 жилийн захиргаанд ажилласан байдгийн. Бусдын нөрөөсөө л эрүүл мэндийн салбартаа ажилласан. За 2009 оноос хойш одоо шүүх эмнэлгийн шинжээч эмч гэдэг мэргэжил хууль зүйн яамд ороод одоо бид нар төрийн тусгай албан хаагчид болсон л доо. Гэхдээ л би өнөөдөр халаатайгаа хүнээ үздгээ үзээд онцлогоо оншоолдоод одоо үндсэн мэргэжлэрээ л явж байгаа. Тухайн үеийн нийгмийн байдал, эрүүл мэндийн салбарын тогтолцоо ямар байв? За тухайн үед бол улс орны нийгмийн эдийн засгийн байдлыг социалист бүтээн байгуулалт өрнөсөн. За гэхдээ бас өөрчлөлт одоо шинжилтийн уур амьсгал нэлээд орж ирсэн тийм цаг үе байсан. За энэ цаг үед бол социалист эрүүл хамгаалах систем бол нэлээд хөгжил сайтай. За эм тариа тоног төхөөрөмжийн үед бол бас ч гэж боломжийн одоо хангалттай байсан. Гэхдээ мэдээж хэрэг одоогийн үеийн одоо техник технологи одоо орчин нөхцөлийг яаж гүйцэхв. Тэгтэл одоо боломжийн хэмжээнд байсан гэж боддог. Тэр үед бол ямар ч хэлсэн өвчтнүүдээс эм тариа олуулдаггүй. Тэр утгаа өвчтнүүд нь эмнэлэгт ирээд хэвтгэхэд өмсөх хувцастай. Одоо хоол идэх аяг халбахтай. За шүдний сойдноос бусдын гарын савнгаас бусдын л эмнэлэг хангацдаг ийм байсан л да. Тогтолцоо яг одоо ерөөсөө социалист эрүүл мэндийн хамгаалгын жанжин шугам бол оршин сэргийлэх хэл гэж үздэг байсан. За яг одоо хоёр дахь шаардлага нь бол эмчлэн эрүүжүүлэх гэж үздэг. Ерөөсөө өнөөдрөө шиг ийм одоо зах зээлийн нөхцөл гэж миний үед одоо 30 гаруй жилийн өмнө бол тийм байхгүй шүү. Нэгдсэн нэг удирдлагатай, нэгдсэн нэг тогтолцоотой хангаж өгдөг юм нэг, хідэлж хэрэгэлдэг юм нэг, авдаг цалин нэг ийм л байсан шүү тэр үед. Өнөөдөр бол арай өөр болчихсон шүү. Дарга нарын үзэж байгаа үзэл бодол хүн одоо нэг өөр өөрийн бодолтой одоо ингээд
сүүлийн үеийн залуучууд ялангуяа одоо ардчилсан нийгэмд одоо бид нар амжиж байгаа гэж өөрийнх нь бас нэг эрхээ хэтрүүлээд үүргэж яахан багсгаж юм момортаад байдаг ийм цаг жилүүд сүүлийн 10 хэдэн жилээс хойш ер нь бий болцсон юм болов уу гэж би дотроо боддгийн. Төгсөөд ирж явах шүү. Залуу юмчгээл гар зөөлөнтэй идвсгэл. Тэгэл хүмүүс чи айгүй их сайхан сэтгэлтэй байсан шүү дээ. Асуудал ямар нэгэн асуудал ийм асуудал бараг байхгүй. Бид ус хүний эмчилгээний төлөө, босхын төлөө хөл дээр нь гიშгүүлэхийн төлөө, дахир дутуу болохгүй эмчилгээний төлөө хамаагүй байдгаар зүтгэдэг. Тэгээд тэр үед ч одоо нөгөө шууд сэхэний тасаг маск гэж байхгүй хүнд улсуудаа дандаа тасагтаа авч эмчилнэ. Тархины хүнд гэмтэлтэй улсуудаа сахиж хон. Тэгэл тасгийн эрхлэгч наад хүнээс сахиж хон гэх юм бол тэгээ сахиад л хондгүй маа гэхэд хажууд нь байгаад идэх маа гэхэд тэгэл ойрхон өрөөмрөндөө байгаад хажууд нь байгаад эмчилгээ үүсгэж 10 хоног ухаангүй 20 хоног ухаангүй ажил хоорж явах улсууд. Хоорчлээ сахиад л байлгачлаа. Тиймэрхүү байдалтай л байдаг гэсэн. Эрдэнэ хотын нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эмчээр анх ажилд орж илаа. Тэр үеийн одоо эрүүл мэндийн тогтолцоо бол өнөөдөр ингээд 25-6 жилийн өмнөхтэй ингээд харьцуулахад бол ер нь бол тогтсон ийм одоо бүх юм нэг дүрм заавраар яваад ирсэн социализмын нөгөө суур бааз дээр байсан сахилга бат, дэг журам, хангалт одоо бүх асуудал дээр бол ер нь бол нэлийн эмх зэгцтэй байсан шүү. Мэдээж анагаах ухааны хөгжлийн хувьд бол тэр үеийн анагаах ухааны хөгжил өнөөдрийн хоёр бол тэнгэр газар мэт бол өөрчлөгдсөн л дөө. Тухайн үеийн одоо тогтолцооных нь байдал одоо хүмүүсийн одоо эмчтэй хандах хандлага, эмч хүн өөрөө нөгөө үйлчлүүлэгчтэйгээ хандах хандлага, ер нь хувь хүний одоо энэ хандлага төлөвшил энэ төр бол бараг нийтээрээ нийгмээрээ одоо нэг ямар нэг тийм одооных шиг ийм уур бохимдлгүй тэ эмчтэй үл итгэх ч юм уу сэтгэл ханамжгүй байх өвчтөн эмч нь өөрөө одоо өвчтөнтэй хандах хандлага нь хүртэл бол хүндэтгэлтэй хариуцлагатай ёс зүйтэй ийм л байсан. За дарга нар маань одоо бидний хүлээж авсан дарга нар маань хүртэл одоо бас тэр нийгмээ дагаад одоо тэр үед чинь бүхэл юм одооныхтай харьцуулаад үзэхэд бол хувийн хөвшил одоо тэр үеийн 30 гаруй жилийн өмнөх байгууллагыг одоо байгууллагатай ингээ харьцуулаад үзэхэд бол бас шал хоёр өөр болчиход байгаа юм л да. За тэр үед эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртээмж одоо үеийг бодоход бас жаахан дутуул байсан баг. Тэгтэл өөрсдийнхөө болцоо боломжоор бид нар өөрсдийнхөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зах хэмжээнд хүргэж ингэж ирсэн. Одоо ч хүргэсээрч байна. За 82-нд бол ерөнхийдөө Эрдэнэт аягүй залуухан хот байсан. Одоо манад хөвж байгаа хүүхдүүд нь эцэг эхүүд ч гэсэн их залуухан баг биднэр шиг жоохон тэгээ нийгмийн тогтцоо үе тэр үеч одоо социализмын үе айлаа шүү дээ. Тэгээд одоо эрүүл мэндийн яамны харьяа эмнэлгүүд чинь бүгд тийм. Тэгээ манай Эрдэнэтийн нэгдсэн эмнэлэг чинь одоо өвчлөл ихсээд хүүхдийн больниц гэж 120 ортой. Больниц яг намайг ирсэн намраас шинээр байгуулагдсан. Тэгээд тэрний би хүүхдийн сэхэний дасгал руу өшөө нэг гүндэгмаа эмч, чулуун цэцэг гээд хоёр эмчтэй зүг. Тэгээ нэг 10 хэдэн сувлэгч аваад тасарч тийм болж ирсэн. Тэр үед ерөнхийдөө бол 1993 онд бол зах зээлийн үе яг эхэлж ирсэн. Улс даяараа л ер нь бол хямралын байдалтай ер нь хүнд хэцүү байсан үе. Анх намайг ирэхэд одоо үзэлгийн бэлэг гэж юм одоо угаач хэргэлдэг байлаа шүү дээ. Хүн үзэхдээ бид нэг бэлээ хэргэлж угаагаа савндаж угаагаал дараагийн хүн үздэг. Нэг удаагийн тойл гэж одоогийн шиг юм байсангүй. Бүх тойл юунд төмөр багшнууд энэ ариутгал халдваргүйтгэлийн асуудал ч бас ерөнхийдөө хүнд байсан. Бүгдийн одоо механик аргаар ариутгал цэвэрлдэг, буцлагдаг.
нэг удаагийн гэсэн тийм шиприз хүртэл одоо дандаа бослогдог юм шипризээр хэрэгжилж байсан. За тэр үед эрүүл мэндийн салбарын хүмүүсийн миний бодоход бол одоо тэр үеийн хүмүүс бол эрүүл мэндийн салбарт өөрсдөө бол бас үнэхээр итгэлтэй тийм хүмүүс байсан. Одоогийн шиг одоо хүмүүс одоо нэг удаагийн юм хэрэглүүлнэ энэ эрүүл мэндийн байгууллагын тэр нь болохгүй байна, энэ нь болохгүй байна гэдэг тийм асуудал бол харьцангуй бага байдаг. Хүмүүс бол нэгэн тал эмнэлэгт ирсэнд бол энэ хүмүүс бидний одоо амийг аврах бурхан мэтэр бас ойлгодог бас нэг тийм яг үе байсан. Энэ үе бол тэгээ удаагүй бол ерөнхийдөө зах зээлд шилжилт явагдаал ингээл дууссан да. Эмч нарын нэр хүндийн хувьд бол нэр хүнд аюул сайтай тэр үед. Эмчийг бол аюул хүндэлдэг ард түмэн. Тэгээ нэр хүнд их сайтай. Тэгээ бид нэр залууч байсан. Ер нь өдөр шөнөгүй ажиллана. Нэг 2-3 хоноор жижүүр хийн. Тэгэл дуудлагаар одоо айлд очиж хүүхэд үзэн, хүүхдийн тариа хийн ерөөсөө их л явдаг байсан. Ачаал бол маш их байсан. Тухайн үед бол яг бас одооны байдгийг бол эмч нарыгаа хүлээж авах байдал. За тэгээд бас их нэг төдий их олон эмч бэлтгэдэг байсан болохоор эмч нарыг одоо ард түмэн хүндлэх энэ үйл одоо үеиг бол арай өөр байсан. За одоо бол улсын хэмжээнд их олон эмч бэлтгэж байна. За тэгээд тухайн тогтолцооноос хамаардаг юм уу яадгийн энэ байдлаасаа үүдэлтэй бас янз бүрийн одоо ард түмэн жоохон одоо нэмэлгийн байгууллагатай сэтгэл ханамж муутай байх одоо иймэрхүү асуудлууд одоо бас цөнгөө гардаг. Тэр нөгөө миний очин сум болохоор үр тарианых болохоор 3-ын сан байж байгаа шүү дээ. 3 баян сум маань тарилтнчтай. Тэгээд дандаа зохион байгуулалттай юм маань сайн болгон тэр суманд одоо бүжиг заавал явагдана. Нийтийн бүжиг хөгжүүл ахмадууд маш гоё бүжиглдэг. Өөрөөр цорой болгон сумынхаа зааланд очиж бүжиглэн. За тэгээд биеийн тамирын арга хэмжээнд маш их явагдана. Эмчтэй хандах хандлага, эмч өвчтний хоорондын харьцаа, эмч нарын хоорондын харьцаа гэдэг юм. Энэ харьцаа их тэв сайхан халуун дулаан нэг нэгийгээ хүндэлсэн, хүнддэгсэн ийм сайхан харьцаа байдаг байлаа. За ард иргэдийн дунд өвчлөл нэлээд их байсан. За тэр дундаа бол одоо эдэт өрөвсөлт өвчнүүд маш ихтэй байдаг гэсэн одоогийнхтай харьцуулахад халдарт өвчин бол нас нэлээд их гардаг. Бэлгийн замын өвчлүүд нас нэлээд их. За гэхдээ тэр харвалт, цус сарвалт, зүрхний шигдээс ч гэдэг юм уу. Иймэрхүү өвчнүүд бол ер нь хогшин настай улсын л өвчин гэж тооцогддог. За сахар идэх, цусны дах сахар идэх өвчин бол ер нь бараг онцлогддог. Ер нь бараг байхгүйсэн юм хэлсэн да. Тэгээ би бол энийг харьцангуй эрүүл ахгүй, эрүүл хоолтой холбоотой байсан юм болов. Тэр үеийн хүмүүс бол бүгдээр л их л туранхай нэг тийм таргуун асуудал ер нь байдаг байсан шүү дээ. Намайг төгсөж байхад бол яг хуу одоо эмч нар маань гадаад явж суралцах тийм ээ боломж их тааруу байлаа. За хоёрдугаарт бол одоо эмч нар маань өдөр тутам эмнэлэгтээ хэрэглэх, баримтлах тэр бодлогын бичиг баримтууд, эмнэлзэн удирдамжууд, стандартууд их байхгүй байлаа. За одоо бас яг юу ч хөө гэж хэлж ярил болохгүй байна л та. Тий. За эмнэлгийн тоног төхөөрөмжүүд нэлээд их одоо хуучирсан. Одоо өндөр мэдлэгтэй, ур чадвартай эмч нарын тоо хүрэлцээ муутай. За эмч нар маань бас мэдлэг, ур чадвараа дээшлүүлээд одоо орчин үеийн төвшөнд оншилгоо амжилтыг хийх боломжууд энтэйгээ уялдаад бас тааруухан байсан гэж бол хэлж болох байхаа. 97-8 оноос хувийн эмнэлгүүд байгуулагдсан. Би анх 1999 онд энд шилжиж ирээд, Завхан аймагт шилжиж ирээд анхны өрөө ач тэмдэглэгээ байгуулж ингээд хувийн ортой эмнэлгүүдийн анхдагч нь болж ирсэн юм аа. Намайг одоо яг төгсч 1989 онд бол харьцангуй гайгүй тий одоо хүн ам нь хүртэл одоо 50 байдаг байлаа, өвчлөл гайгүй байлаа. Тэр үед бол одоо яг л социалист эрүүлэг хамгаалах систем гэдэг энэ нэр томьёогоор явагддаг байсан. За бүх юм бол одоо төрөөс хангалттай. За эмч нарын цалин бол бусад сэхэтэн дээд мэргэжтэй хүмүүсийг бодох юм бол нэлээд өндөр цалинтайгийн тоонд ордог. За гэхдээ эмч мэргэжилтэн тоо хэмжээ бол харьцангуй бага, хангалт ерөн жаахан муу. Тэр дундаа бол хөдөө орон нутгийн сумдын эмнэлгүүд бол ер нь нэг хвчлэн нэг л эмчтэй
байх жишээтэй. Харьцангуй энэ тарины хэрэглээ төрөл зүйлэнч цөөн байсан. Бид нар ч одоо бол энэ дэлхийн ертөнцид байгаа хамгийн юм манай Монголд хэрэглэгдэж байна шүү дээ. Хуучин бол зөвхөн л Оросын холбооны улсын Унгарын, Болгарын хэдийн л хэрэглэдэг байсан байхгүй. За тэр үед би төгсөж ирэхэд бол нэг өвчтөн бол сараас 45 баг одоо бид нэр тэр зүрхний шигдээсгээд одоо бидний яриад байгаа тэр одоо хөл өндөртэй гэдэг байгаа өвчтний тийм өвчин тусаад хүрээд ирэхэд би гэхэд одоо миний тод санаж л 45 хоног тэр хүнийг баг хэвтрийн дэлгэмтэй байлгаж байгаа дэмчлээд ингээ гаргасаа одоо тэр хүн маань бас амьд цэрэг явж иж байж идэв. Одоо Ахмад эмчрээ дагаж хамт үргэлж ажилладаг байсан. Жишээлбэл жижүүр дээр хоногтой би ганцхан төрхийн эмч хийхгүй, мэс заслын эмчтэр цуг очоод шөнө мэслийн хаалганд нь хамт оролцох. Хүүхдийн цэцгээр очоод хүүхдийн эмч нартай одоо туслах. Өөрийнхөө хийж чадахгүй юмнуудыг тэр эмчнэрээр заалгаж сурах гэх мэтэр бас их дадлагждаг байсан ийм олонний амжилтууд бол байсан. За мөн залуу эмчнэр тэр үед яг энэ эмнэлэгт ажиллаж байгаа эмч цөөхөн байсан. Батөвшин эмчтэр яг тасагт ажиллаж байсан. Тийм учраас бид хоёр бас арай ойр дотно. Батөвшин эмч надтай ирж төрхтөр хаалгаанд хамт орох. Би хүүхдийн цэгтэр очоод хүүхдийн одоо тэр үед одоо уян зүү гэж байсангүй шүү дээ. Хүүхдийн суд солдохгүй юм сэлдэнгэрийн гуурс гээд игмний доор ийм гуурс тавьдаг байсан. Эднэрийг бас хамт хийлцдэг, тэрнээс сурдаг иймэрхүү арга барилууд бол бас байсан. За 94 он бол одоо нийгмийн тогтолцооны яг шилжилтийн үе байсан. Тэр үед бол дөнгөж одоо зах зээлийн систем рүү орж ирсэн учраас ийм тэрэний тасалдал, тоног төхөөрөмжийн хангамж, боловсон хүчний одоо ажиллах нөхцөл байдал бол бас маш хүнд үе байсан. Нийгэм бол тогтворгүй байдалтай. За мөн ард иргэдийн амьдрал мэлийн одоо ядуу одоо эдийн засгийн хувьд ч гэсэн маш хүнд ажиллаж ингэж л бол эхэлжлээ. Тухайн үед одоо эмч болсон хүмүүсээс ихэнх нь одоо зарим нэг нь одоо ганцхан 8-д гэдэг те явж исэн. Тэгээд эмч болоод үлдсэн хүмүүс бол сэтгэл одоо сайтай ч гэдэм үү юу гэдэг энэ мэрэгжлийн нөлөө ажилласан хүмүүс бол олон байгаа. Тэгээд тэгтээ бас нэлээд олон залуучууд одоо бас тухайн үед бол эмч болж чадахгүй явж исэн үе байгаа. Тэгээд одоо энэ бол тэр хүнд үеийг даваад эдэний одоо эмчийн мэрэгжлийн хаялгүй явж байгаа одоо бас өөртөө бас хамт олондоо их баярлж явдаг. Агалгааны утас, агалгааны төрөх үед аялал тавьдаг утас, багаж тоног төхөөрөмж тэгээд бүхэл юм л бол орчин үеийн нийц шаардлага хангахгүй тийм хэмжээний байсан. Тэр үеийг бодох юм бол одоо бас эмнэлгийн мөн салбар сүүлийн тоног төхөөрөмжөөр бол хангагдаж бас сүүлийн технологиуд бол одоо өргөн нэвтэрч байна. Надад цусан бүтээгдэхүүнээс ахуулаад наркозын байж одоо энэ унтуулгын наркозын аппаратууд одоо Оросын дээр үеийн аппарат тоног төхөөрөмжтэй. За хүнд хүн ирэхэд бол одоо цус итгэл тухайн үед бол тусал шингэн хүртэл одоо олдоход маш бэрхтээ бас хэцүү үе байсан. Өөрсдөө үзүүлэх тийм цаг завгүй л ажилтдаг яг нийгмийн шилжилтийн үед л бид нар эмч болж ирж ирсэн. Тэр үед бол харьцангуй хүмүүс бол бас эрүүл байсан шүү. Хөдөлгөөн ихтэй, машин тэрэг багтай байсан учраас хүмүүс өөрөө ийштэй шаалгаж ажил явдлаа гүйцэтгэхтэй бол бас их явдаг байсан. Тийм тархан эрүүл мэндийн хувьд их дороотсон хүмүүс бол бас харьцангуй бага үе байсан. Эмч мэргэжил таныг хэрхэн өөрчилсөн бэ? Ер нь тэгээд л жоохон төвчээртэй болгоцсон юм болов. Хагалгаан дээр ч хэдэн цаг зогсон.
Тэгэл ямар зам аргааш энийг үргэлжлүүлээд таглагаагаа хийчихгүй юм чинь одоо тэгэл их төвчээртэй болгосон юм болов уу гэж бодод байгаа шүү дээ. Эмч гэдэг мэрэгжил ерөөсөө угаасаа өөрөө л инэрэнгүү байх мэрэгжил л дээ. Зүгээр хувиргасан гэдэг талаасаа хэлэхэд би ер нь л угаасаа л нэг ийм одоо намуухан тайвхан ч гэдэг юм ийм бүр төрлийн юм аршинтай. Тэгээд яг дээрэс нь энэ мэрэгжлийг эзэмснээр зүгээр шүү би багш ч юм уу одоо өөр мэрэгжил эзэмссэн байвал одоо ямар хүн байх гэдгийг би бас өөрөө хэлж мэдхгүй л. За ийм ч хүн бол ерөнхийдөө л угаасаа л хүнлэг хүний төлөө өөрийгөө мэдлэг боловсруулаад зориулсан. Өвчтөе хүн ингээл хаалгаар шагаагаал ороод ирэхэд бол тэр хүн зүгээр эмнэлэг рүү би хүн орж ирэхэд бол зүгээр хүн орж ирнэ гэж ойлголт бол надад бол байдаггүй. Ямар нэгэн зовир шаналгаатай ямар нэгэн асуудалтай бол энэ хүн эмнэлгийн хаалгыг татж байгаа гэдэг үднээс л би харьцахыг хичээдэг. Миний гол тэр яг энэ эмч мэрэгжил дээр тэгээ хүүхдийн эмч болсон гол юм ихэр зэрэг яаж өөрчлөгдсөн хэр маш л хурдан хөдөлгөөнтэй тийм хурдан байдлыг надад сургасан да ерөөсөө. Хүн ороод ирэхээр зэрэг яаж би энэ туслах уу гэл тэгэл аваад хүүхдчил аваад гүөхийг л боддог шүү дээ. Одоо бид нэр дээр бол бас өвчтөе зовлонтой хүмүүс л хөвчлэн ирдэг учраас хүний одоо зовлон бас зүрх сэтгэлээр ойлгохыг хичээдэг. За тэрний дагуу эмчилгээ бас тэрүнд аль болох талаар бас эмийн эмчилгээ, мэс цэцлийн эмчилгээсээ илүү бас сэтгэлийн хувьд бас ойр дотнд байж ингэж хандах хандлагыг л одоо энэ эмч мэрэгжил бас олгож өгдөг байх гэж бодож байна. Эмч хүн гэдэг бол хүний төлөө ажиллах эргүү сэтгэлтэй тийм хүнлэг зан харьцаа сайтай за бусдыг дээдлсэн за шударга зарчимч одоо ийм л хүн болоход бас зөх хэмжээгээр нөлөөсөн гэж үздэг. За ер нь эмч байх гэдэг бол инэрэнгүй мэрэгжил. Хүнийг бол одоо ямар ч хүн байлаа гэсэн л инэрэнгүй л болно. Тэр тусмаа хүүхдийн эмч бол одоо маш өрөвчхөн одоо нэг тиймэрхүүл болчдөг шүү дээ. Одоо манай хүүхдийн эмч нарыг ер нь хаа газрын хүүхдийн эмч нар адилхан доо дэлхийн хүүхдийн эмч нар бол ер нь ингээ хүнийг инэрч хайрлах, өрөвдөх, асрах, соёлох ер нь бүх юмд бол яг нэг ээж шиг л маягийн юм уу да. Тэ ээж хүн яаж хүүхдээ хайрлж хүүхдээ ямар хайртай байдгүй те. Тийм л маягийн л их инэрэнгүү болно. Эмч бол ер нь л инэрэнгүү. Тэгээ энэ хугацаанд хүн чинь нэг жаахан хүлээцтэй, жаахан хүнлэг, альва юм жаахан нухацтай, юмыг нэлээд хийхээсээ, үйлдэлээсээ мань нэлээд бодож нухтаж хийдэг л одоо ийм л байдал болдго юм байна да. Миний нэг боддог зүйл бол яагаад чи мэрэгжлийнхаа дагуу ч юм уу бас жоохон инэрэнгүү тийм сэтгэл бол хүнд их суудаг юм шиг байна. Одоо ингээ хараад байхад арай уян болдог, бас хүнийг хайрлах, эмэгтэй хүнийг хүндлэх бас ойлгох тал дээр бол арай бусад мэрэгжлийн эмчнээс илүү болдог юм болов гэсэн тийм бодол байдаг надад тий. Тэгээд ер нь бол хүн төрнө гэдэг бол бас нэг л хорвоод шинээр хүнийг мэдлүүлээд тэр мэдлсэн хүн бол их барихын эмч, их баригчрын гараар дамжиж гарч байгаа. Тэгэхээр л энэ хүүхдүүд бол аав ээжигээ дураасан хас гадна бас их барьж авсан тэр эмч совилогчнарыгаа дураасан бас тийм инэрэнгүү зөөлөн сэтгэлтэй хүмүүс төрдөг болол гэж боддог шүү дээ. Тэгээд ер нь бол хүн эмч болсноор бол одоо тэгээд тухайн одоо нийгэмдээ тухайн орчиндөө одоо хүн гэдэг л юмыг одоо олж авч төлөвшөж байгаа юм да. Эмчийн ажил өөрөө хийгээд одоо олон жил болох тусмаа яг энэ хүмүүсийн дотоод сэтгэл, хүний зовлон бэрхшээл энэ нарийн нандин юм руу хандсан ийм ажил байдаг учраас эцэст ерөөсөө л хүнлэг мэс чанартай одоо тухайн хүнд чин сэтгэлээсээ хандгал тийм ажил. Тийм л одоо ёс зүйн шаардсан л ажил байдаг юм л та.
Ирээдүйн залуу эмчнэрт хандаж хэлэх үг. Эмч хүн ер нь ямар байх ёстой гэж та үздэг вэ? Ер нь бол зүгээр миний хувьд шинээр төгсөж гарч ирж байгаа эмч нарыг чиглүүлж нэг эмчийн зам дээр гаргаж тавина гэдэг бол бас айгүй том ийм ажил байдаг. Тэр хүний сонирхлыг, ур чадварыг, хөв хүний онцлогийг тэгээд тэр нөгөө ажлын байр тэр чинь бас амьдрал ах хүртэл энд нөлөөтэй байдаг. Эмч их нэртэй шин төгсөж ирсэн гэр бүл энэ төр ирдэг. Өнөөдөр одоо бидний төгсөж ирсэн үеийнхээс хамаагүй хатуу нийгэмд одоо тэр гэр бүл эмч хийх гэж орж ирж байгаа учраас айгүй хэцүү олон асуудлуудтай тулгарсан байдаг. Тэгэхээр үндсэндээ бол одоо нэгдүгээрт сургалтын тогтолцоо бол бас их чухал үүрэгтэй байдаг. Хоёрдугаарт нь тухайн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлого төлөвлөлт нь өөрөө айгүй тэр сургалтынхаа байгууллагатай уялдсан ингэж л явж явах шаардлагатай л болчиход байгаа. Эмч нар маань залуучууд маань нэг л зорьсон эзэмшин мэрэгжлээ тэрнийгээ төлөө зүтгэж явах хэрэгтэй. Зүтгээд уйггүй оролдоод байхад заавал амжилт гардаг. Нэгдүгээрт нь хүнлэг байх, хүнд тусархах байх, хүнийг хайрлах сэтгэлтэй байх. За хоёрдугаарт нь мэдлэг мэрэгжлээ өргөж дээшлүүлэх. Энэ л эмч болохын үндсэн үндэс нь. Хүнд сэтгэлийн дуудлага гэж нэг юм байдаг л да. Тэрүүгээр л одоо мэрэгжлээ сонгож ирэх хэвээр. За зураач, хөгжимчинч байдаг юм уу? Иймэрхүү улсууд бол нэг бол байгалаас өнгө бодог ялгах, гэрэл сүдрийг ялгах чадвар оноодог. Нөгөөхт нь бол хөгжмийн сайн сонсгол оноодог. За шүлэгч яруу найрагч нарт бол одоо бас сайхан уран хэллэгч гэдэг юм ийм оноодог баг. Энийг авиас гэж нэрлэдэг шиг байгаа. Тэгэхээр эмч эмнэлэг ажилтан болгочихсон бас авиас хэрэгтэй. Тэр авиас бол яг хүнлэг чанар. Хүний одоо нандин сэтгэхийн асуудал байдгийг. Тэгэхээр энэ нинжил сэтгэл, хүний хайрлж инэрх сэтгэл гэдгийг бол 6 жил байтугай 10 жил хичээлийн дахин суугаад багшаар заалгаад лекц уншуулаад дадлага хийгээд энийг олж авдаг. Энэ чанар бол хүнд төрөлхөөсөө байдаг. Тэгэхээр ийм авиас чадвартай улсууд л эмч эмнэлгийн ажилчид болоосаа. Хоёрдугаарт хүний өвчнийг нэмжлэх биш. Өвчнөдтэй шууд харьцаж эхэлж харьцах биш. Хүнтэй эхэлж харьцаж. Хүнээ таньжиж өвчнийг нь хамт дэмжлэх. Хүнтэйгээ хамтарч өвчнийг нь нэмжлэх л ийм одоо замыг зөв сонгосол гэж ингэж бодож байна да. Анагаах ухааны дээд сургуулийг сургуульд орно гэж байгаа хүн бол үнэхээр сэтгэлийн хөөрлөөр биш. Би үнэхээр тэр 6-7 жил 8 жилийг төгсөөд эмч болго үнэхээр чин сэтгэлтэй, үнэхээр чин хүсэлтэй одоо юмыг олон талаас харж чаддаг тий. Ахмад үеэсээ байнга суралцдаг. Энэ туршлагатай эмч нарын үг сургаал намыг дагаж нэг нэгийнхээ үгийг даадаг, нэг нэгийнхээ үгийг сонсдог, харилцсан хоорондоо ярилцдаг. Цаг тутам хүн мэдлэг мэрэгжлийнхаа төлөө уншдаг, танилцдаг, тэрнийхээ төлөө боддог, хийх үйлдэлээ бодож хийдэг, харилцсан найрсаг, эв найртай, нэг нэгийнхээ ажлыг хүндэлж ажиллаж явах ёстой учиртай юм да. Эмч болъё, сувилагч болъё, одоо эмчилгээний нөгөө эмнэлгийн туслах ажилчин болъё гэж шийдээд л тэр сургуульд сурсан л бол сурсан шиг сурах хэрэгтэй. Эмч болохын тулд нэлээд их урт хугацааны сургалтанд хамрагдаж, нэлээд их одоо хүч хөдөлмөр зарж иж, нэлээд цаг хугацаагаа алдчих, золиослж иж ингэж эмч болдог. Эмч хүн бол ер нь насан туршдаа суралцж идэг. Одоо орчин үеч бүх юм нөгөөх бэлэн болцсон учраас хүмүүс чинь нэг бэлэнчлээд нэг өөртөө шаардлага тавьдаг юм шиг. За компьютерээс харч нэтээс олчихно гэл тий. Тэр үчин байгаа ном аваал тэгэл уншаал. Энэ ном уншина гэдэг чинь ном унших болцсон юм. Номч байхгүй болцсон юм шиг. Тэгээд ном уншихгүй болохоор чинь нөгөөдөх ой тогтолт байхгүй. Тэгээ онл практик хоёр нь нийлж өгөхгүй л байгаа даа шиг. Энэ мэрэгжил чинь бас зөвхөн өөрөө амьдрал биш, бас хүний амьдралтай их нэг толботой байдаг учраас бас сонголтоо бол бас зөв хийх шаардлагатай. Бас цаг завгүй, нойр хоолгүй ажиллах нөхцлүүд бас зөндөл хүмүүс эмч хүнд тохиолддог учраас мэрэгчлээ сонгохдоо чи зүрх сэтгэл чи яг эмч эмнэлгийн байгууллагад ажиллаж чадах уу гэдэг бас нэгдүгээрт тавьж явах хэрэгтэй гэж залуучуудад хэлмээр байна. За ер нь бол эмч бол яг сайн л эмч байх хэвээр. А тэгвэл нөгөө нэг сэжгээр өвдөж сүжгээр идэгдэг гэдэг одоо Монгол ардын зүрэг байдаг учраас бас хүний одоо
сэтгэл санаанд нь бас нөлөөлвөл тийм үү одоо аятайхан харьцаад хэдийгээр мэдлэг бага байгаа ч гэсэн залуу эмчнэрт бол мэдээж бол мэдлэг дутаа шүү дээ. Гэхдээ аашцсан харьцаа сайтай байвал одоо бас хүндлэгдэхинч дээр байгаа нөгөө хүндээ ч гэсэн бас эдгэрлэлт нь бас ер нь ач холбогдолтой л гэж боддог шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол эмчнэр харьцаа хандлага сайтай л байх хэрэгтэй. Би ч гэсэн өөрөө боддог энэ алгаа хүн ч гэсэн заадаг юм л да. Одоо орчин үед бол эмч юм бол одоо мэдлэг чадвартай байгаас гадна одоо ёс зүй буюу харьцаа хандлага сайтай байна. Тэрнээс гадна бол нэг сайн эмч ганцаараа сайн байгаад тухайн одоо хүн бас нэг хоол явахгүй. Хамгийн гол нь одоо баг хамт олонтой. Хамт олонтойгоо одоо сайн хамтарч ажиллах, багийн ажил их шаарддаг. За шинэ залуу эмчнэр бол байнга өөрийгөө цэнэглэж, онлын хувьд сайн цэнэглэж, тэгээд дадлагыг бол маш сайн эзэмсэн байх хэрэгтэй. Бидний гол боддог юу бол ер нь бол анаахын их сургуульд бол онлын мэдээллийг сайн сурах. Хоёрдугаарт дадлагын энэ практик үйл ажиллагаанд бол бас тодорхой хэмжээний бол ур чадвар эзэмшээд ирж байгаа юм бол илүү үр дүнтэй гэж хардаг. За эмч хүн бол инэрэнгүй, шудраг, зарчимч, түргэн шуурхай, шийдвэр хурдан гаргадаг ийм л хүнийг бол эмч хүнд байх чанар гэж үзэж явдаг та. Өнөөгийн эрүүл мэндийн салбарын тогтолцоог хэрхэн өөрчлөх шаардлагатай вэ? Төр засаг цаашид юун дээр анхаараасай гэж та хүсдэг вэ? Сая эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого гэж баримт бичиг батлагдлаа. Энэ дээр бол энэ иргэд хувь хүний төлөх төлбөрийг 25%-аас хэтрүүлэхгүй байх гэсэн ийм одоо зорилт тавиал ингээл ажиллаж байна л да. Тэгэхээр тогтолцооны маш том асуудал байж байгаа. Тэгэхээр энэс л хамаг асуудал одоо ярьж эхлэх ёстой юм шиг байна. Би өөрөө болохоор нөгөө шүүх эмнэлгийн шинжээч эмч гэдгээр одоо 2009 оноос хойш засгийн газрын тогтоол гараад одоо яг ингээд эмнэлэг дээр үргэлж байхгүй байгаад энэ өөр чиглэлээр ингээд яваад байна л та. Энэ шүүх эмч нарыг бэлтгэхэд бас айгүй учиртай байгаа. Ерөөсөн шүүх эмч гэдэг хүн болвол эмч нар одоо нүүдний чих хамар хоолноо мис цасл эмэгтэйчүүд ингээд төл бүрийн нарийн мэргэжил эзэмшдэг бол шүүх эмч бол бүгдийг мэдэх ёстой. Бүх юм дээр нь онцлон дүгнэлт гаргана. Тийм ч учраас шүүх эмч нарыг бэлтгэх тогтолцоо тэр чигээр нь өөрчлөх шаардлагатай байгаа. Ийм чимлэгийн ажилчдын цалин хэтэрхий бага байдаг юм аа. Одоо би ч одоо энэ эмнэлгийн бараг хамгийн өндөр цалингийн хамгийн олон жил ажилласан. Тэгээд хүнд нөхцөлтэйгээд хамгийн одоо 730 мянган төгрөг авдаг юм ааш. Тийм шүү. Өдөр шөнөгүй хүний төлөө цус цовдоос нь холилж явж жижигэр мэжгэр жилүү цаг гаргаж ижил хэдэн төгрөг олж авч байгаа болохоос хүмүүс яг үндсэн цалингаар эмнэлгийн ажилч амьдрах гэхэд бол өнөөгийн тогтолцоо бол ер нь бүтэхгүй. Энэ бол хязгаарч бүтэхгүй. Энэ цалин бид нар хөгжилтэй орнуудын эм чиглэлийн ажилтнуудын цалинтай харьцуулж үзэхэр зэрэг яг ажилтнуудын тэтгэмжтэй бараг тэнцүү хэмжээний ийм цалин Монголын эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа эмч ажлагчид авж байгаа. Энэ нь болохоор зэрэг төр засаг бас ард түмнийхээ эрүүл мэндийг хэрэгцээр гүнэлж байгааг бас харуулдаг байгаа юм шиг ийм сөрөг юм харагддаг. Би бол ингэж боддог шүү дээ. Манайх одоо даатгалын систем л аягүй сайн болгомоор байна. Яг хүний хувь хүнээс авч байгаа даатгал бол арай илүү байх хэвээр. Одоо бид нэг төлж байгаа бас тийм үү? Тэгээд тэр авсан даатгалаараа хүний эрүүл мэндийг хариуцдаг. Тэгээд даатгалын тогтолцоо аягүй сайн хөгжмөр байна. Хэдийгээр эмнэлэг өндөр төлбөртэй байлаа ч гэсэн даатгал сайтай байдаг. Учираас энэ гадаадын эмнэлгүүд чинь эмнэлгэн ч хөгжиж байна. Ард түмэн чирүүлж чадчих шүү дээ. Одоо бид нар бүх юм үнгүй гэдгээр хаацаалагтаад чанартай яг тийм айхтар чанартай үйлчлэг авах бас төвтэй байгаа байхгүй. Тэгээд нөгөө үнэтэй болгочвол хүн чинь бас эрүүл мэндэд анхаарлаа тавина тийм үү. Үнгүй юм чинь тэгэл өвдөж ирээл эмчээ загнаал тэгэл нэг асуудалгүй маягтай л байгаа шүү дээ. Одоо яг манайд бол өвчин гэдэг чинь нэ шүү дээ. Ийм ч юм эмнэлгийн ажилчдаас болж үсээд идэг юм бол бас яг энэ дээр бол биш шүү дээ. Би хүн байлаа гэхэд тэр хүн бол өөрийнхөө эрүүл мэндийн төлөө 99% нь хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийн төлөө яваад 1% нь төлөө эмнэлгийн эмч ажилчид бол
өөрч тэрийг одоо эдгэрүүлэх, соёлуулах, ил аршуулах тийм одоо үйлчлэгээ явуулдаг газар л да. Одоо энэ иргэд ард түмэн үйлчлүүлэгчд бол өөрсдийн эрүүл мэндийн төлөө бас анхаардаг, мэдлэг эрүүл мэндийн талаар боловсралтай байх хэрэгтэй. Өөрсдөө өвчлөхгүй байхын төлөө бас хичээж чармааж өөрсдийнхөө эрүүл мэндэд бас зохио хэмжээний хувь нэмэр оруулсан. Ийм байх юм бол заавал эмнэлэг төвтэй, заавал эмнэлэг рүү шаваад эмнэлэгт эм тарай хийлгэнэ гэдэг ингээд эмнэлэг рүү зүтгээд авах шаардлага байхгүй. Ерөөсөө хүн ер нь тэгээд энэ эмнэлгийн тусламж үйлчилгээнийхээ зарим хэсгүүдийг төлбөртэй болгох хэрэгтэй. Ерөөсөө үнэгүй юм гэдэг юм хүн ерөөс нуусгүй байдаг тийм. Үнэгүй юм бол ерөөс ямар ч чанаргүй юм байдаг. Манай монголчууд ерөөс сурцсан. Эмнэлэг гэхэр л очиод л ерөөсөө үн төлбөргүй л очиод үйлчилдэг. Тийм. Тэгэхээр зэрэг одоо эрүүл мэндийн үнэтэй одоо эмнэлэг энэ төр ер нь бол үнэтэй л байх хэрэгтэй, төлбөртэй, үнэлгээтэй л байх хэрэгтэй. Эрүүл мэндээ үнэлж байх хэрэгтэй. Тэгэл үнэлцсэн тохиолдолд бол хүн одоо энд өндөр төлбөр төлж имжлэгдэхгүй тулд өөрөө эрүүл мэндэд анхаарлаа аягүй сайн тавина шүү дээ. Гүйдэг, хараадаг, тийм үү, одоо зөв хоололдог энэ төр гэл одоо тос өө хамаагүй идэл нойр болчихаа илтгэд болоо юм өгдөж ирчээл тэгэл эмнэлэг имжлэх ёстой гэж хэвтэл байж байгаа шүү дээ. Манайхан бол яг арх ууж хортлогонд орж ирчээл эмчнэр имжлэх ёстой. Одоо шинэ минь ганцхан жишээ хэлье л да. Одоо дурнгийн хангалгаа гэдэг нэг юм хийгдэж шүү дээ. Бид нар тэрийг бол ямар ч үнэгүй. Одоо тэрний гарч байгаа зардал нь гэдэг нэг орж иж байгаа юмнуудынхаа хөөснө гэдэг нэг 200 мянган төгрөг энэ ингээд авдаг байхгүй. Тэгээд одоо дээд нь Улаанбаатарт хувийн эмнэлэг чинь 4 сая 5 сая төгрөгөөр дийж энэ ч юу гэсэн үг юм бэ? Одоо нээлттэй ингээд зөвхөн хангалгаа үнэгүй гэж байгаа байхгүй. Бол хувийн эмнэлгүүд ялгаагүй хэдэн сая ийм байдалтай байж болохгүй байхгүй. Хувь хувьсгалын эмнэлгийн эмчнэрийн цалин өсөйн ижилхэн болгох хэрэгтэй. Одоо манад биднэрт одоо тулгамдаад байгаа асуудал гэж чинь ерөөсө багаж тоног төхөөрөмж шүү дээ. Биднэрт одоо докторийн эмчнэр биднэрт бол ерөөсө чагнуурын даралтны аппарат, за тэгээд заримдаа ажиллахгүй байгаагийн аппарат, юуны одоо эрентгийн аппаратууд хэрвээ одоо бүсийн онцлог эмчилгээний төв гэдэг юм чинь бол бид нар өнөөдрийн төвшөнд 400 гаруй ажилчид битгий 700-аад эмч эмнэлгийн ажилчид тэгэл тэднийгээ дагаад ор дэрнэ. Тэгээд тэднийгээ дагаад одоо эмнэлгийн үйлчлүүлэгчдийн одоо эмийн зардлын тэргэл өсөд явах хэрэгтэй. Зөвхөн эмнэлэг гэдэг бол зөвхөн яаралтай тусламжийн үед тусламж үзүүлээд хурц үеийн өрөвсөл болон бусад эмгүүд хурц үеийг намдаагаад гэртэн зөвлөгөө өгöd гаргадаг төсөв мөнгөнж хүрэлцээтэй ийм байдалд шилжих боломжтой гэж үздэг. Энийг болохоор эрүүл тогтолцооны алдаа гэж үзэж байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн байгууллагын эмч эмнэлгийн ажилчдын ахуй хангамж цалин үлс бол бас хангалттай хэмжээнд бас байхгүй байна. Төр эрүүл мэндийн одоо салбараа ингэж даах чадваргүй болчиход байна шүү дээ. Одоо өнөөдөр биднэрт сүүлийн тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Сүүлийн багаж хэрэгсэл хэрэгтэй байна. Сүүлийн одоо анаахын одоо янз бүрийн ном, тохимол, сургалтын материал юмнуудаар хангадмаар байна. Тэг чи өнөөдөр бид нар эмнэлэг дээр одоо энэ эмнэлэг дээрээ суугаад тогтойхон одоо сүүлийн үеийн эрүүл мэндийн боловсролыг олж авах юм авъя гэхэд одоо боломж байхгүй шүү дээ. Интернет рүү орё, бүгд төлбөртэй. Тэг чи одоо хувийн эмчлийн эмнэлгүүд энэ төр бол сүүлийн үед юу гарч ийн тэр бүх юм эмчнэртээ одоо код нэгээд өгсөн. Тэргээрээ интернет рүү ороод мэдээлэл авч болно. Тэргээрээ харьцаж болно. Тэндээсээ гарч байгаа шинэ зүйлийг одоо бид нар нэвтрүүлээ гэж одоо эмнэлэгтээ хэлнэ. Бас л мөнгө санхүүгийн асуудал. Тэгэхээр ер нь бол эрүүл мэндийн салбар бол хувийн хвшилтэй бол хамтарч нэлийн төлхөө ажиллаж ижил одоо амжилтанд хүрэх байх гэж бодож байгаа. Яг нь ер нь эмч хүн ингээд ажиллаад ингээд хараад байхад бол яг одоогийн бидний хаар бол хувийн эмнэлгийн тогтолцоо одоо хувийн эмнэлгүүд бол нэлийн хүмүүст бас нэг сэтгэл ханамж сайтай одоо яг орчин багаж тоног төхөөрөмжийн хувьд бол хамаагүй өөр байх юм л да. Тэгээд одоо улсын эмнэлгүүд бол бас яг тэр хувийн том эмнэлгүүд чиг те орчин нөхцөл тэгээ хангамжийн хувьд мөн ажилчдын цалин хөлсний хувьд ер нь тиймэрхүү байх юм бол тэнд ажиллаж байгаа улсууд бол аяндаа л хөгжиж яваад байна. Цалин багтай тэгээд орчин тийм тэгээд тэнд чи ирж үйлчлүүлж байгаа улсуудыг чинь бас харьцаа хандлага энэ төр бол
жоохон өөр одох шиг байдаг шүү дээ. Тэгэхээр би ер нь бол эмч нарын одоо гадаад оронд бол эмч нарын цалин бол маш өндөр байдаг. Тэр хэмжээгээрээ бас хүмүүс бол эмч нарыг их хүндэлдэг, хайрладаг, итгэдэг. Тэгэхээр би энэ тогтолцоо нь бол бас хувь тал руугаа одоо хувьчил тал руугаа ч юм уу одоо заавал хувьчилдаг юм гэхэд бас зарим нэг хэсэг нь төлбөртэй байж аж хөгжих үү гэж сандаг. Өнөөдрийн энэ байдлаас харж үзэхэд хувийн хвшил улсын эмнэлэг хоёр зэрэгцэн оршиж байна. Улсын эмнэлэг бол ачаал өндөртэй байна. Тэгэхдээ тэнд үнэхээр хамгийн сайн эмч нар, сайн багш тоног төхөөрөмж байгаа. Тэнд бол үйлчлэгээ сайн байгаа гэдэгт би бол эргэлздэг. Гэхдээ хувийн эмнэлэг бол бид нар улсын эмнэлгийн ачааллыг арай жоохон багасгаж байгаа гэж бодож байна. Жишээлбэл одоо энэ оны эхний 2 сарын байдлын би статистик үзүүлэлтээр харж үзсэн чинь улс хувьгүй 3904 хүн хэвтэн эмчилүүлсэн байна. Манай Эрдэнэтийн хэмжээгээр тэрний 1307 буюу 33.3% нь хувийн хвшлэр хэвтэн эмчилүүлсэн байна. Тэгэхээр ямар ч байсан хэвтэд эмчилүүлэхэд ачааллыг хэвтэд эмчилүүлж байгаа эмнэлгүүд бол үүрлэж байна гэж бодож байна. Амбулаторийн үйлчлэгээнд бол бас нэлээд байр суурийг хувь эзэлж байна. Юу гэхээр шүдний эмнэлэг бараг 100% бараг хувьд байна. 100% шахаж ямар ч байсан 99% нь улсын ачааллыг үрж байна гэж боддог. Эмэгтэйчүүдийн эмнэлэг бас тийм хэмжээний үрж байгаа. Тэгэхээр зэрэг хувь одоо эрүүл эмнэлгийн тусламж үйлчлэгээний шинэ хуулиар бол улсын эмнэлгийн удирдал зохион байгуулалт арай өөрчлөгдөхээр зэрэг тэр энэ үйлчлэгээ бол илүү сайжрал, илүү сайн болох байхаа гэж би бодож байна. Өнөөдөр өрхийн эмнэлэг гэдэг маань биднэрт эрүүл мэндийн яамны тогтолцооноос одоо аж ахуйн нэгж гэдэг юугаар явдаг учраас бол бас зарим нэгэн одоо нийгмийн баталгаадах юмнууд хангагддаггүй. Өөрөөр хэлбэл оюутан сурагчдын маань төлбөр мөнгө бол одоо төлөгддөггүй явж өдөө хүртэл одоо төлөгддөггүй явсаар байгаад энд бас өнөөдөр бас нийгэмд ажиллаж байгаа нөрхийн эмнэлгийн эмч сурагч нарын бас сэтгэл дундуур явдаг маань 3 дугаарт өнөөдөр орон сууц эднэрээр бас хангагдах юмд хангагдаж орж чаддаггүй тийм ийм учраас бас өрхийн эмнэлэгт бас ажиллаж байгаа улсуудын бас сэтгэл дундуур явдаг юм гэж боддөг юм аа. За тэгээд цаашид яг ерөнхийдөө бол өрхийн эмнэлэг би одоо өнөөдөр өдөө хүртэл би өөрөө нарийн мэргэжлийн хамар хоолой эмч хэрнээ өдөө хүртэл ягаад өрхийн эмнэлэгт ажиллаж байна вэ гэхээр би үнэхээр өрхийн эмнэлэгт ажиллаад одоо 15 6 жил болоход бол үнэн сэтгэлээсээ энэ өрхийн эмнэлгийг нэг цогц төв болтол хөгжүүлээд цааш нь авч яваад бас ирээдүйн одоо залуу боловсон хүчингүүдэд бас өрхийн эмнэлэг гэдэг маань үнэхээр ингэж ажилтдаг юм байна гэдгийг бас нэг харуулах юмсан гэсэн үнэхээр бас сэтгэл өөрлөж явдаг хүний нэг юм байгаамаа би эмч хүний хувьд. Ерөөсөө эрүүл мэндийн тусламж үйлчилгээний даатгалын системийг их зөв нэвтрүүлэх ингэснээрээ ерөөсөө хувийн эмнэлгүүд одоо улсын эмнэлгүүдийн ачааллыг хуваалцахын боломжийг л бүрдүүлэх юм. Жишээлх юм бол нийгмийн даатгалаас олгож байгаа тэр санхүүжилт тусламжийг хувийн болон энэ улсын эмнэлгүүдэд жиг туваарлаад өгөх юм бол ард иргэд одоо хүртээмжтэй чанартай энэ тусламжийг авах боломжтой. Ерөөсөө хүмүүс эмнэлгээ сонгоод бүгдээрээ ижилхэн одоо даатгалд хамрагдчихаар зэрэг одоо лабораторийн шинжилгээч гэдэг юм уу, амбулаторийн тусламж үйлчилгээч гэдэг юм уу, нарийн мэргэжлийн эмчч гэдэг юм уу, эсвэл одоо бүр цаашлах юм бол өндөр өртөгтэй нарийн шинжилгээ, оншилгоо тийм ээ, яаралтай тусламжийн хагалгааны ийм асуудлуудыг бол хүлээгдэл чирэгдэлгүй ингээд үзүүлэх юм боломжтой. Тэгэхээр энэ дээр хувь хувьсгалын төрийн болон хувийн эмнэлгүүдийн хамтын ажиллагаа тийм нийгмийн даатгалаас үзүүлэх энэ юун л одоо жиг туваарлах юм бол боломжтой юм болов. Юу н хотчлд, барилгажилт, машинжилт, үйлдвэржилт эднэстэй холбоотойгоор ер нь гэмтэл ихсэн шүү дээ. Ийм учраас бол энэ манай Эрдэнэт бол гэмтлийн ачааллыг бол булган тий бүх газраас бол ингээ авч идэг. Хөвсгөлөөс, ар хангаагаас, бүр захнаас хүртэл ирж имчлүүлж байна. Ийм учраас бол гэмтлийн юунд бол одоо хүчин чадлыг нэмэгдүүлэх одоо нэлээд хэдэн залуу эмчнэр байна. Тэрэнд орон тоомог нэмэх иймэрхүү юуг бол шаардлагатай байна л да. Ер нь бол яг өөрийнхөө бодлыг хэлээ. Тэгээд энэ тогтолцоо бол үндсэндээ бас манайх анханасаа жоохон буруу явагдаж байгаа нь одоо бид хүн мэдгэж байгаа л да. Тэгээд энэ тогтолцоог бол одоо зөвхөн сайн эмч хичнээн сайн эмч эмнэлгийн байгууллага байгаад за бид нар бол одоо өвчлсөн хойно биш. Хамгийн гол одоо энэ урьдчилан сэргийлтийг бий боддог шүү дээ. Ард түмэнд одоо нөгөө эмнэлгийн боловсрол одоо маш сайн
багаас нь одоо бүр сургууль цэцэрлэгээс нь авахлаад энэ мэдлэг боловсролыг олох хэрэгтэй. За эрүүл мэндийн байгууллага бол хичнээн тоног төхөөрөмжөөр хангалаа мэдлэг чадвартай юмч байлаа гэд бид нар бол энэ тогтолцоог одоо анхнаас нь өөрчилж. За энэ хард иргэдэг бол энэ өвчин гэдэг бол маш аюултай зүйл ээ. Тийм учраас бид нар бол өвдөхөөс өмнө одоо хард иргэдэг энэ өвчин тусгаасаа өмнө бид нар урьдчилан сэргийлж одоо аль болох өвдөхгүй байх л гэсэн ойлголтыг бол төрүүлэх хэрэгтэй. Монгол улс дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 2.8%-ыг л эрдэнэтэй салбарт зарцуулж байгаа. Гэтэл хүнс хөдөө аж ахуй газар тарианд бол 3.1%-ыг зарцуулж чадж байна. Тэгэхээр дэлхийн эрдэнэтэй байгууллагын зөвлөснөөр бол дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 4-6%-ыг эрдэнэтэй салбарт зарцуулж чадвал эрүүл мэндийн салбар бол хүч хэрэг байж чадна. За мөн ард түмний эрдэнэний одоо сахин хамгаалах энэ үйлстэй бол амжилт гаргаж чадах ийм эдийн засаг болоод одоо хууль эрх зүйн төслүүд нь бүрдэж өгөх хэрэгтэй ийм л юм байна. Дэлхийн эмч нарын барийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлнэ. Юу нь бол дэлхийн эмч нар 1846 оноос хойш одоо ялангуяа наркозын эмч нар хоорондоо жил болгон цуглаад энэ тийм юм хийсэн байна. Энэ эмч тэр улсын тэр эмч ийм хийдэг байсан байна энэ гэж ярьдаг байсан байгаа юм л да. Тэгээ тэр үед бол яг ийм нөгөө хагалгаанд мэдээ алдуулдаг эмч нар тухайн үеийн эмч нар бол хоорондоо цугулж ярьж байгаад тэдний клубээс бол энэ эфирийн наркозын талаар одоо нэг хүн танилцуулга хийсэн байгаа. Тэгээ эфирийн наркозны танилцуулга хийсэн өдрийг ер нь хэрэгжилж эхэлсэн өдрийг бол одоо дэлхийн эмч нарын өдөр гэж тэмдэглэж эхэлсэн юм байлээ. Тэгэхээр энэ бол бас баярлдаг өдөр биш. Энэ бол эмч нар одоо бас мэдлэг чадвараа дэвшлүүлэх, за онлын хувьд бол одоо бас өөрсөндөө боловсрол олж авах, туршлагаа солилцох, за эмч нар хоорондоо бол хамтын үйл ажиллагаа сайжруулад энэ амжилтаа ярьдаг шин юм нээсэн ийм өдөр байгаа. Тэгэхээр амжилт одоо бүтээлээ ярьж ажил төрлийн үнэлцгийг гэдэг байх ёстой гэж одоо бас бодож явдаг. Дэлхийн эмч нарын барийн өдөрт зориулан мэндчилгээ дэвшүүлнэ. Орхон аймгийнхаа эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа нийт эмч ажлагчид, за мөн гавьяаныхаа амралтанд сууж байгаа ахмад буурлууд эмч нартаа, за мөн эмч болохоор бас зорж зүтгэж ба дүү нартаа эрүүлэх аз жаргал хамгийн сайн сайхан үнийг хүсье. Дэлхийн эмч нарын өдрийг эмч нар бол сайхнаар тэмдэглэх төлөө янз янзын санаа сэдэж ажил зохион байгуулдаг. Энэ их сайхан. Энийг ерөнхийдөө эмч нар бас нэг онцлог үйл явдал учраас байнга хүлээж яадаг. Манай Миссастын эмч, Тавга эмч маань саяхан гавья туллоо. Миний одоо хэлэх дуртай байгаа юм Миссаслаар эмчлэг урлагт одоо 3 үеэр зүтгэж байна. Миний хувьд. Миний аав Балдангийн даш гэж Монголын Миссастын булганы даш гэдэг нэртэй мундаг Миссаслын эмч байсан. Одоо дээхэн үеийн Эрдэнэтийн ард түмэн мэднэ. Эрдэнэ дотын анхны Миссаслын сууийг тавьсан анхны Миссасаж анхны эмнэлгийн дарга хүн байсан. Би өөрөө энэ ажлын үргэлжлүүлээд 30 жил гарan ажиллалаа. Одоо миний хүү бас надтай цог 3 дахь үеэрээ удмаараа дамжаад ингэж ажиллаж байна. Тэгэхээр сая 2017 оны 2 сарын 23-ны Монгол улсын ерөнхийлөгчийн 37 доод зарлагаар Монгол улсын хүний гавьяд эмч гэдэг энэ өндөр цол иргэн мөрчөндөө баярлж байгаа. Энэ бол ганц миний ажил биш. Саяны миний хэлэх дуртай энэ хагалгааны энэ цэвэр энэ цэмцгэлхэн хүрээнд надтай 30 жилийг хамт өнгөрүүлсэн үе үеийн нэрт Миссаслын эмч нар, унтуулгын эмч соёлогч нар одоо ажиллаж байгаа нийт хүмүүстэй Орхон аймгийнхаа эрүүл мэндийн байгууллага, эрүүл мэндийн газар, хөсөө онцлогын эмчилгээний төвийн удирдлагууд нийт
салбарын хамт олонд олон улсын эмчнэрийн баярын мэндийг хүргэе гэж бодож байна. Одоо үе үеийнхаа эмч нартаа тэгээд энэ манай гавьяат чинь бол одоо манай параллел ангийн банд байгаа. Ингээ гавьяатаа шинэ гавьяаттай болон бусд бүх эмч нартаа эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье. Ажил нь өдрөг байг ингээ бүгдээрээ энх амьдарч мөх жаргаарай гэж ерөөл. Одоо мэдцлийн одоо эмчнэр мэдцлийн тасгийн үндсэн үзүүлэлт бол хагалгааны дараах хүндрэл гэж үүдэг. Энэ хагалгааны дараах хүндрэлийг нэг чунд гаргаагүй сайхан ажиллаж одоо өөрийнхөө хөдөлмөрийг улстай хөндлөлөд гавьяат болсон лавга эмчтэй болон нийт эмнэлгийн нийт эмч ажилчид удирдлагуудаа энэ баярын өдрийн мэндийг дэвшүүлээд нэг өдөр ч гэсэн бас өдөрөө сайхан баярлалдах одоо ийм сайхан өдөр болж тохиож байна. Баяртай байгаа. Нийт эмч нартаа ялангуяа одоо Орхон аймгийн бүсийн онцлогын эмчилгээний төвд ажиллаж байгаа нийт эмч нартай болон олон улсын эмч нарын баярын мэндийг хүргээ. Тэгээд аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Орхон аймаг маань Монгол улсын гавьяат эмчигээ 2 дахь эмчийг маань үлгээд авлаа. Бүсийн онцлогын эмчилгээний төвийн Месаслын тасгийн эрхлэгч Лавгада Монгол улсын гавьяат эмч улсанд нь баярлаж танд чамда аз жаргал, эрүүл энх, урт удаан насалж ажлын өндөр амжилтыг хүсэн өрөөё. За манай Орхон аймгийн хувьд саяхан оны өмнө бол манай нэгдсэн эмнэлгээс маань бас хүний гавьяат эмч төрсөн байгаа. Тэгэхээр бас манай эмнэлгийн нэр хүнд манай эмнэлэгт ажиллаж байгаа эмчнэрийн маань бас хэр чадвартай ямар хүмүүс ажилддаг вэ гэдгийг бас нэг илтгэх чухал юм үзүүлэлт бас юм гэж би бол харж байгаа. Нийт эмч нартаа ялангуяа одоо Орхон аймгийн эмч нартаа олон улсын эмч нарын баярын мэндийг хүргээ. Тэгээд аз жаргал, эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Тэгээд эмчилсэн өвчтөн болгоно эдгэрхийн ерөөлийг дэвшүүлье. Төрөх тасгийн нийт эмч их баригч нартаа бас дэлхийн эмчнэрийн баярын өдрийн мэндийг хүргээ. Ингээ манай төрөх тасаг бас сүүлийн үед бас залуу эмчнэр нэлээд олон болж байгаа. Тэгэхээр энэ залуу эмчнэртэй бас эмчрийнхаа ахмад үеийнхаа үлгэр дуурайлаар сайн ажиллаж сайн эмчруулахыг бас хүсэж ирж байна. Тэгээ энэ манай шинэ гавьяат болсон лавгад ч одоо манд бит хоёр Эрдэнэтээс 10 цуг төгсөж ангаах цуг нэг жил нэг анги сурж ийлээ. Тэгээ энд бол маш их баяртай байгаа. Лавгад одоо энэ дайлманд час халуун баяр хүргэе гэж бодож байна. Лавгаг авгаа баясгалан бас бид ус нэг анги. Тэгээ одоо гэмт юу ангаа төгснө 30 жилийн одоо 87 онд болж одоо энэ хавар болно гэж тэгж идэг. Тэгээ энэ эмнэлгийн юу эмч дэлхийн эмчнэрийн өдрийг тохиолдуулан нүгээр дамжуулаад нийт цагаан нөмрөг өмсөн эмч эмнэлгийн ажилчин тустай бол одоо хүний төлөө зүтгэдэг тийм нойр хоолгүй өдөр шөнөгүй явж идэг энэ эмч нартай чин сэтгэлийн гал халуун баярын мэнд хүргэе гэж бодож байна. Нийт Орхон аймгийн эмч нартаа дэлхийн эмчнэрийн баярын мэндийг хүргэе. Хувийн хвшлийн эрүүл мэндийн байгууллагад ажиллаж байгаа 100-аад эмч нартаа баярын мэнд хүргэж сайн сайхныг хүсье. За тэгээд дэлхийн эмчнэрийн баярыг тохиолдуулж энэ нийт гавьяаныхаа амралтанд гарсан эмчнэр болон одоо ажиллаж байгаа эмчнэр та эрүүл энх, аз жаргал, эрч хүчтэй бүгдөө сэтгэл амар амгалан сайн сайхан байхныг хүсэн өрөөгөөд баяраа сайхан тэмдэглээрэ гэж өрөөё. Манай гэмтлийн засаг бол 1985 онд анх мэдрэл гэмтлийн мэс заслын чиглэлээр бол үйл ажиллагаа эхэлсэн. За тэрнээс хойш Баяраа эмч, Эрдэнэтлээ эмч, Зөмбөрөл эмч, Баттөвчин, Болд, Инхбат, Ган Зориг гэдэг одоо манай бидний ажиллаж байгаа энэ залуу эмч нарын энэ багуудын хүртэл одоо 30 хэдэн жил энэ засгийн үйл ажиллагааг өвлж авч явж байна. За тэгээд манай гэмтлийн засгийн хамгийн онолттой судлал сүүлийн одоо 2 жил гэмтэл соггийн технологи одоо дээд түвшин бол үе өвдөг түнхний үе салах энэ хагалгаанууд байдаг. Тэгэхээр энэ хагалгааг бол бид нар одоо амжилттай нутагшуулж ажиллаж байна. Бас одоо тархины бүх төрлийн хагалгаанууд судас мэдрэл шилжүүлэх хагалгаануудыг бол бас хийж байгаа. Бас Солонгос босод хөгжилтэй орнуудад хийгддэг энэ хухарлуу үед хийгддэг металл бэхлэгчээр хаягтай хаалгануудыг бол бас манайх амжилттай нутагшуулж ажиллаж байна.
энэ баярыг тохиолдуулаад Орхон аймгийн нийт эмч нартай, эмнэлэг ажилчдаа энэ баярын өдрийн мэндийг хүргэе. Төрөх тасгийн хамт олонны зүгээс болон өөр хувьсаа нийт эмч нартай баярын мэнд хүргэе. Ариулын сайн сайхан бүхнийг хүсье өрөөе. За дээр нэмээд манай аймгаас Миссислийн тасгийн эрхлэгч Лавга эмч маань гавьяат эмч болсон байгаа. За гавьяат эмчтэй бас баяр хүргэж эрүүл энх урт удаанаас илж сайн сайхан байхыг хүсье өрөөё. За тэгээд дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулаад хүүхдийн тасгийн эмч нар болон бүх ажилчдаа баярын мэнд хүргье. Ерөөсөө эмч гэдэг мэргэжил нь өөрөө хүний төлөө зориулагдсан ажил боловч одоо таны амьдралын баталгаа учраас та бас энэ ажилдаа чин сэтгэлээсээ хандаж иргэдэд чин сэтгэлээсээ үйлчилж өөрөө сайхан хэвийн сайхан гэж амьдрах ийм одоо аз жаргалтай амьдралыг чинь бэлгэлсэн ийм ажил мэргэжил байх болтугай л гэж хүсэн өрөө. Амдралгээ жаргалдуулсан цайтан дэлхий амдран гэмэн чирл хайсан сайны хорвоо дэлхийгэн уршигэн мөлөг эчин сэтгэлээ дуулахтан хүртэл тогтлох зүрхийн чагнаж